Сайн байцгаана уу? За манай энэ дугаарын зочноор Галийн ерөнхий газрын хуулийн хэлцээний дарга Тамира оролцож байна. Өдрийн мэнд хүргэе танд. За өдрийн мэнд. За тэгэхээр бит хоёр өнөөдөр шинжлэгдэн батлагдаад удааг байгаа Галийн хэлээр нэвтрүүлэх бараа тээврийн хэрэгсэлд Галийн хяналт тавих нийтлэг журам за түүний онцлог өөрчлөлтүүдийн талаар ярилцсан. За энэ журам бол Галийн ерөнхий газрын даргын А337 дугаар тушаалаар батлагдаад одоо яг 1 сарын хугацаа өнгөрөх гэж байна те. Тэгэхээр энэ хугацаанд Галийн байгууллага одоо дотооддоо буюу нийт албан хаагчдаа за цаашлаад аж ахуйн нэгж бизнес эрхлэгч олон нийтэд одоо энэ журмын өөрчлөлтүүдийг бол те сурталчлах, таниулах, түгээх хэрэгцээ шаардлага бол үүсэж байгаа. Тэгэхээр яг энэ хэрэгцээ шаардлагын хүрээнд бит хоёр өнөөдөр энэ хүү журмын одоо өөрчлөлт, хэрэгжилт, үйл явцын талаар бол ярилцъя гэж бодож байна. За тэгэхээр эхний асуултыг бол яг энэ журмын одоо бодит хэрэгцээ шаардлагыг те энэ журмыг одоо шинжлэх бодит хэрэгцээ шаардлагыг та юу гэж харж байна? Энэ талаар яриагаа эхлэе. Галийн хэлээр нэвтрүүлэх бараа тээврийн хэрэгсэлд хяналт тавих нийтлэг журам маань за 2019 онд батлагдаад хэрэгжиж байсан. Тэгэхээр энэ журам маань одоо яг цаг хугацааны хувьд тоолох юм бол ингээд 6 жил хагас үйлчилсэн байна. За ингээд үйлчилж явах явцад энэ журамтай холбоотой шинжлэх, одоо сайжруулах, өөрчлөлт оруулах зайлшгүй хэрэгцээ шаардлагууд гарсан байна. Тухайлх юм бол одоо сүүлийн 6-7 жилийн хугацаанд засгийн газраас төрийн байгууллагын үйл ажиллагааг захимжуулах тийм бодлогын шийдвэрүүд гарч ирсэн. За энэ бодлогын шийдвэртэй холбоотойгоор үйл ажиллагааг болж игэл захимжуул иргэдтэй тийм нүүр тулсан харилцааг айлхуур байхгүй болго ялангуяа энэ гайлын харилцааны явцад аж ахуйн нэгж байгууллагуудын за улсын хэлээр нэвтрүүлж байгаа тэр бараа тээврийн хэрэгслийг саатуулдаг. За аливаа нэгэн гайлын улсын байцаагчийн субъектив хандлага ордог. Тодорхойгүй хугацаагаар саатуулдаг. За энэ нь өөрөө цаашлаа хараа зэрэг гайлын хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагаа удаад байгаа юм шиг иргэдэд ингэж хөндлөнгөөс харагддаг. Ийм нөхцөл байдал үүсэж хийжээ. Тэгэхээр зэрэг үүнийг шийдвэрлэх гол арга зам нь юу вэ гэхээр зэрэг гайлын харилцаанд оролцогч иргэнийг эсвэл аж ахуйн байгууллагыг за гайлын улсын байцаагчтай нүүр тулсан харилцааг нь айлхуур бууруулад ерөөсөө энэ хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагааг бүрэн захимжуулах нь зөв юм байна гэдэг ийм шийдэл за ийм бодлогын асуудлууд энэ журам дээр бүрэн туссан гэж ойлгож байна. За тэгэхээр зэрэг эдийн засаг хөгжлийн яам за засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас за гайлын хэлээр нэвтрүүлэх бараа тээврийн хэрэгсэлд хяналт тавих нийтлэг журмыг за өнгөрсөн хугацаанд хэрхэн яаж хэрэгжиж байсан. За хэрэгжих явцдаа аж ахуйн нэгж байгууллагуудад ингээ хүндрэл учруулдаг эсэх тухай асуудлаар дүн шинжилгээ хийсэн байдаг. За ингээд дүн шинжилгээ хийгээд үзэхэд бол хэд хэдэн одоо дүгнэлтүүд гарсан байна. За юуны өмнө дүн шинжилгээгээд үзэхэд энэ журам маань өөрөө одоо би товчлоод яриа тийм хяналтын нийтлэг журам гэдэг. Хяналтын нийтлэг журам маань өөрөө яг гайлын харилцаанд оролцогч гайлын байгууллага хоёрыг холбодог гол журам буюу өдөр тутам хэрэглэгдэх журам хэрнээ маш олон шат амжилттай байна. Гайлын улсын байцаагчийн олон шат амжилт байна. Гайлын улсын ахлах байцаагчийн бас олон шат амжилт байна. За тэгээд нүүр тулсан харилцаа хийх байна. Гайлын улсын байцаагч субъектив хандлага гаргаад нөгөө гайлын харилцаанд оролцогчоос илүү дутуу бичиг баримтуудыг шаардах ийм боломжийг бүрдүүлсэн байна гэдэг иймэрхүү дүгнэлтүүд гарсан байж байгаа. За ингээд энэ дүгнэлтэн дээр үндэслээд ерөөсөө энэ хяналтынхаа нийтлэг журмыг шинжлэх зайлшгүй хэрэгцээтэй юм байна гэсэн дүгнэлт гарсан байж байгаа. За энэ дүгнэлтийг үндэслээд гайлын байгууллага гайлын харилцаанд оролцогч иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын дунд нийтлэлтэй хилцүүлэг зохион байгуулад судалгаа авсан байж байгаа. За судалгааны үр дүнд 18231 санал ирсэн байж байгаа. За энэ 18000 орчим одоо саналыг судлаад үзэхээр зэрэг яг 30 орчим хувь нь яг энэ журмын хүндрэл, бэрхшээл, гайлын харилцаанд оролцогчдын үйл ажиллагаанд тулгардаг саад бэрхшээлийн тухай дурдаад энэ журмыг шинжлэх шаардлагатай гэсэн ийм санал ирсэн байж байгаа. Тэгэхээр зэрэг нийгмийн хүлээлт байна өөрөө энэ журмыг шинжлэх гэдэг ийм хүлээлт байна. Дээрээсээ төрийн хяналтын байгууллагуудаас бол энэ журам бас шинжлэх шаардлагатай байна гэж үзсэн байна. За гайлын байгууллага өөрөө бас энэ сүүлийн засгийн газрын бодлогын хүрээнд үйл ажиллагаагаа захимжуулах шаардлагатай байна гэдэг ийм дүгнэлтэнд хүрээд энэ журмаа шинжилсэн байж байгаа. Тэгэхээр зэрэг энэ журам маань шинжлэгдэх хэрэгцээ шаардлага нь бол цаг үеийн шаардлага байж за шинжлэгдснээрээ гадаад худалдааны үйл ажиллагааг төдий хэмжээгээр хялбарчлах, за хөнгөвчлөх, за гадаад худалдаанд оролцогчдод учирдаг саад доторыг бууруулах гэсэн ийм чиглэлээр хийгдсэн. Тэгсэн хэрнээ нөгөө талдаа гайлын хяналт зайлшгүй хэрэгжих ёстой. Өөрөөр хэлбэл нэг талдаа хяналт явъя, нөгөө талдаа гадаад худалдааны үйл ажиллагааг хялбарчлая гэсэн ийм харилцан тэнцвэртэй дэнсний хүрээнд энэ журам хэрэгжинэ гэж ингэж ойлгож байна. За тэгэхээр энэхүү журам маань одоо өмнөх журмаас агуулга хэлбэрийн хувьд яаж өөрчлөгдсөн? Жишээлбэл шат амжилгыг хэдэн хувиар буруулсан гэж үзэж байна?
За хэн шалгалтын энэ нийтлэг журам маань за өмнө нь бол 2019 онд батлагдаад хэрэгжиж явах хугацаанд 13 бүлэг харилцаа зохицуулсан байж. 13 бүлэг харилцаа зохицуулахдаа гайлын улсын байцаагч, гайлын улсын ахлах байцаагчийн бүх үйл ажиллагааг детальчил зааж өгсөн. Өөрөөр хэлбэл хэд нүсэр за энэ хэмжээгээрээ аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд саад дотор очруулаад байгаа юм биш үстэй гэж. За ингэж тооцоолсны үндсэн дээр шинэ журмаа боловсруулсан байж байгаа. За энэ шинэ журам маань 2025 оны 9 сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлж байгаа. Ингээд энэ журам маань одоо 13 бүлэг харилцаа биш 6 бүлэг харилцааг зохицуулж байна. За өмнөх журам маань 280 зүйл залттай байсан бол одооны шинэ журам маань 127 зүйл залттай. Яг эндээс тоо үзүүлэлтээс харах юм бол өмнөх журмын зохицуулалт одоо шинжлэгдэж хялбарчлагдаад одоо өөрөөр хэлбэл 48-аас 50% одоо энэ журмын зохицуулалт маань буурсан гэж ингэж ойлгож байна. Энэ хэмжээгээр аж ахуйн нэгж байгууллагуудад тавигдах шаардлага гайлын улсын байцаагчийн дистрасс үйл ажиллагаа 50% буурсан гэж ингэж үзэж байна. Тэгэхээр аж ахуйн энэхүү журам бол аж ахуйн нэгжүүдэд одоо юугаараа давуу тал онцлог болж өгч байна. Эргээгээд одоо яг хяналт шалгалт хийж байгаа албан хаагчдын бас ачааллыг хөнгөвчүүлж өгсөн гэж ойлгож болох уу? За энэ журам бол хэдийгээр одоо гайлын хилээр нэвтрүүлэх бараа тээврийн хэрэгсэлд хяналт тавих нийтлэг журам боловч хэрэглэгч нь хэн бэ гэдгийг бас бодох хэрэгтэй. Нэг талдаа гайлын байгууллага, гайлын улсын байцаагч энэ журмыг хэрэглэнэ. Нөгөө талдаа гайлын харилцаанд оролцогч, импортлогч, экспортлогч, гайлын зуучлагч, тээвэрлэгч, банк санхүүгийн байгууллага, даатгалын байгууллага зүгээр гайлын харилцаанд оролцож байгаа иргэн А, Б хинч байлаа гэсэн энэ журмыг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл энэ журмын хэрэгжилт маань нэг талдаа гайлын байгууллагын хяналтын үйл ажиллагааг зохицуулж байна. Нөгөө талдаа иргэн аж ахуйн нэгж байгууллагын эрх үүргийг нь, боломжийг нь, хөнгөлөлтийг нь хялбарчлах үйл ажиллагааг зохицуулж өгсөн гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл хоёр талын хэрэглэгчтэй. За одооны хүчин төгөлдөр үйлчилж байгаа шинжлэгдсэн журмын нөхцөл байдлыг харахад бол аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа түрүүн дурдсанаар 48-аас 50% хялбарчлагдах, хөнгөвчлөгдөх боломжтой болж байгаа гэж үг. Нөгөө талдаа гайлын улсын байцаагчийн одоо механик оролцоотой буюу нэг физикал үзлэг шалгалтууд байдаг тийм бит үзлэг шалгалт, физикал үзлэг шалгалт хүний өөрийн оролцоотой хийгддэг хэн шалгалтын үйл ажиллагаанууд мөн чагнамжиж байгаа учраас энэ хэмжээгээрээ бас 40-оос 50% гайлын улсын байцаагчийн үйл ажиллагааг хялбарчлах, хөнгөвчлөх боломжтой. За тэгэхээр зэрэг эндээс нэг асуулт гарч ирнэ. Хэрвээ энэ журмын зохицуулалт маань ингээд 48-50 орчим хувиар хялбарчлагдчихаар зэрэг энэ хэмжээгээрээ хяналт алдагдах юм шүү дээ. Гайлын байгууллага өөрөө үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 7-р зүйлд зааснаар төрийн тусгаалсан чиглэлийг хэрэгжүүлдэг байгууллага. Улсын хилээр нэвтрүүлж байгаа тухайн бараатай холбоотой аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлдэг байгууллага. Журам хялбарчлагдсан, хөнгөвчлөгдсөн үйл ажиллагаа захимдсан боловч за хяналтын үйл ажиллагаа алдагдуулахгүй байхаар, сарниулахгүй байлгахаар энэ журмыг зохицуулж хийж өгсөн. Өөрөөр хэлбэл хэн шалгалтын үйл ажиллагаанд илүү хүний оролцооноос илүү нэгдүгээр захимжуулъя, хоёрдугаар эрентэйн таанууд төхөөрөмж, ухаалаг гайлын хяналтын төхөөрөмжүүд эсвэл өөр бусад детектор таанууд төхөөрөмжүүдийг ашиглаж хэн шалгалтын үйл ажиллагааг хялбарчлая гэж. Тэгэхээр зэрэг үйл ажиллагаа хялбарчлагдаж байгаа боловч нөгөө талдаа хяналт алдагдахгүйгээр хяналт бүр хэмжээр хэрэгжих боломжтой гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр бас энэхүү журмын гол онцлог нь бол захимжилттай холбоотой харагдаж байна. Тэгэхээр журам дээрээс бол хэд хэдэн гол онцлог заалтууд харагдажсэн. Тухайлх юм бол тээврийн хэрэгслийг 1 цагт багтаа шалгана. За гайлын хяналтын дэд хугацаа 3 цаг болсон. За мөн одоо 72 цагийн өмнөөс урьдчилж одоо хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийг бүртгүүлж олно гэх мэт онцлог заалтууд бол харагдажсэн. Энэ талаар та мэдээлэл өгвөл. За би энэ журмын яг таны асуултанд хариулахдаа иргэдэд аж ахуйн нэгж байгууллагуудад гайлын харилцаанд оролцогч нарт хэрэгцээтэй гэсэн тэр зүйл залттай нь илүү их холбож ярих гэж бодож байна. Нөгөө талаар энэ маань бас гайлын улсын байцаагчийн хэн шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх өөрсдөө үүрэгтэй холбоотой юм залтууд байна. За тухайлах юм бол өмнөх журман дээр биш үү хэн шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой хяналтанд авахтай холбоотой ямар нэг хугацаа зардаг байжээ. Тийм учраас гайлын улсын байцаагч барааг шалгах, тээврийн хэрэгслийг шалгах, бичиг баримтыг нэгтлэн шалгахтай холбоотой өөрөө хугацаагаа шийддэг байсан байна. Өөрөөр хэлбэл би таны энэ ачаа барааг шалгаж шүү. Энэ ачаа бараа гайлын хяналтанд байна шүү. Гайлын хяналтын бүс рүү орох уу, орохгүй юу? Хилээр орох уу, орохгүй юу? Бичиг баримтыг хянах гэх мэтчлэн энэ хугацаагаа тухайн гайлын улсын байцаагч өөрөө зохицуулдаг байсан учраас тэр байцаагчийн субъектив хандлага ордог байж. Зарим тохиолдолд үндэслэхгүй саатуулах, зарим тохиолдолд 1, 3, 5 хоног, бүр 7 хоног саатуулах ийм нөхцөл байдлууд байжээ. Тэгэхээр зэрэг одоо хэн шалгалтын үйл ажиллагаатай холбоотой хяналтын зарим хугацаануудыг тодорхойлгож өгсөн. Яагаад хугацааг тодорхой болгож өгж ийм гэхээр зэрэг хэрвээ иргэн А та эсвэл танай аж ахуйн нэгж байгууллага гайлын хилээр барааг импортоор оруулж ирж байгаа бол
эсвэл экспортоор бараа бүтээгдэхүүн гаргаж байгаа бол гайлын улсын байцаагч ямар цаг хугацаанд ажиллах ёстой юм бэ гэдэг цаг хугацааны стандартыг та бүхэн энэ журман дээрээс хараад эргээд тэр гайлын улсын байцаагч хугацаагаа мөрдөж гинүү гэдэг иргэн таны аж ахуйн байгууллага таны хяналтыг бий болгож өгч байгаа. Та бүхэн энэ журмыг хараад гайлын улсын байцаагчдаар шаардлага тавьж болно. Яагаад тээврийн хэрэгслийг та бүхэн нэг цагийн хугацаанд шалгах ёстой, шалгалтаа хийхгүй байгаа юм бэ? Хэрвээ энэ журмын заалтыг зөрчсөн тохиолдолд тухайн гайлын улсын байцаагчид хариуцлага тооцох үндэслэл болно. Энэ утгаараа энэ журамтай иргэд та бүхэн сайхан танилцаад ингээд гайлын улсын байцаагчийн буюу гайлын байгууллагын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаануудыг хугацааных нь хяналтыг та тавья явах боломжтой. За дээрэс нь аж ахуйн байгууллагуудад боломжтой хугацаа олгосон байна. Тухайлх юм бол та Монгол улсын хилээр импортын бараа оруулж ирэх хичээлээ гэж үзье тийм үү. Тэгэхээр энэ импортын бараатай холбоотой мэдээлэлээ урьдчилаад гайлын байгууллагад гаргаж өгч болж байна. 72 цагийн өмнө. За 72 цаг гэдэг маань тэг цагаас 72 цаг гэсэн үг. Дээдлэн 72 цаг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зэрэг 48 цаг өгж болж байна. Магадгүй 2 цагийн өмнө өгж болно. Мэдээлэл манай гайлын байгууллагад гаргаад өгч. Мөн тээвэрлэгч хамаарж байгаа, гайлын зуршигч хамаарж байгаа, бараа тээврийн хэрэгслийг эзэмшигч хамаарж байгаа. Ингээд мэдээлэл өөрчлөлт гаргаад өгчих юм бол гайлын байгууллага таны бичвэрнтийн бүрдүүлэлт, татрын тооцоолол, үн үнэлгээний үйл ажиллагааг өөрчлөлт хийчих боломжтой. Одоо та тухайн бараачин улсын хилээр ороод ирэхлээр зэрэг нэгэнд урьдчилаад өгсөн мэдээллийнхээ үндсэн дээр үн үнэлгээ хийгдээд татвар хураамжинд төлөгдөх учраас шууд бараагаа аваад явах юм боломжтой болж байгаа. За та түрүү хэлээ тээврийн хэрэгслийг шалгах хугацаа 1 цаг гэж. Тэгэхээр зэрэг зочдын тээврийн хэрэгсэл байж болно. Гадаад улсад бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байж болно. Монгол улсад бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байж болно. За орж ирж байгаа тээврийн хэрэгсэл, хилээр гарч байгаа тээврийн хэрэгсэл гэх мэтчлэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл хэн шалгалтыг хэрэгжүүлэх хугацаа маань 1 цагаар хязгаарлагдана гэж. Тэгэхээр зэрэг энэ тээврийн хэрэгсэл дээр хяналтыг зайлшгүй хийх ёстой. Тухайн тээврийн хэрэгсэл бол хард амиг мансууруулах байц, түүх соёлын дурсгал зүйлс, ховор, амьтан, ургамал, үнэт металл, үнэт зүйл, валютын үнэт зүйлсийг нуух, даллах эрсдэл байдаг учраас энэ эрсдлээс сэргийлэх зорилгоор шалгалтыг хий. Гэхдээ шалгалтынхаа үйл ажиллагааг 1 цагийн хугацаанд хэрэгжүүлээд явъя гэж. Хэрв таны улсын хилээр нэвтрүүлж байгаа тухайн тээврийн хэрэгсэлд аливаа нэгэн эрсдэл зөрчил байхгүй тохиолдолд гайлын байгууллагын хэн шалгалтын үйл ажиллагаа тээврийн хэрэгслийн хувьд 1 цаг байна. Хэрвээ зөрчилтэй, эрсдэлтэй, лууртай, гэмтрийн шин чанартай үйлдэх юм бол мэдээж зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийнхаа дагуу шалгалтын хугацаа маань үргэлжлэх ёстой гэдгийг та бүхэн ойлгох ёстой. Гагцхүү та бүхэн тухайн тээврийн хэрэгслээ, тухайн бараагаа гайлын хилээр нэвтрүүлэхдээ үнэн зөв мэдүүлэх ёстой гэдэг энэ үүргээл биелүүлэх ёстой байна. Тэгэхээр өмнөх журман дээр бол гайлын хяналтыг хэрэгжүүлэхдээ эрэлж нохой, телекамерын систем, за техникийн магаж хэрэгсэл ашиглаж хийнэ гэж заасан байсан бол энэ шинжлэгдсэн журман дээрээ бол эдгээр дээрээ нэмэгдээд ингрийн камер мэдээллийн санг ашиглалтна гэд нэмж өгсөн байсан. Тэгэхээр яг энэ хоёрыг нэмснээрээ илүү одоо хариуцлага хяналт нэмэгдэнэ гэж ойлгож болох юм. За энэ бол гайлын байгууллагын хувьд зайлшгүй хэрэгжүүлэх ёстой. Цаг хугацаатайгаа яг одоо цаг үеийн болсон ийм шин зохицуулт. Өөрөөр хэлэх юм бол хэн шалгалтыг хэрэгжүүлж байгаа гайлын улсын байцаагч ингрийн камер ашиглана. За одоо бол гайлын газар хороодуудад зөх хэмжээгээр ингрийн камеруудыг бид хөргүүлсэн байж байгаа. За мөн ингрийн камерыг хэрэглэхтэй холбоотой ингрийн камер дээр авагдсан мэдээллийг хадгалагтай холбоотой журам маань одоо өнөөдөр маргаашгүй батлагдах гэж байна. За энэ ингрийн камер ямар зорилттой вэ гэж хоёр зорилттой. Нэгдүгээр гайлын улсын байцаагч ингрийн камерыг ашигласнараа хэн шалгалтынхаа үйл ажиллагааг яг цаг хугацаанд нь зохих ёсоор нь хуульд нийцүүлэн хийж байна уу гэдгийг хянах боломжтой бол. Хоёрдугаарт тухайн гайлын улсын байцаагч иргэн аж ахуйн байгууллагатай харьцах явцдаа хууль бус шаардлага тавьж байна уу? Шаардлагасгүй бичвэрнүүдийг шаардаж байна уу? Хувийн ашиг сонирхол үүсгэж байна уу? Үндслэгүүгээр тэдгээрийн ачаа барааг саатуулж байна уу гэдэг зорилгоор гайлын байгууллагын дотоод хяналтын зорилгоор бас ашиглана. Өөрөөр хэлбэл энэ ингрийн камер ашиглаж байна гэдэг маань хууль бус альва үйл ажиллагааг иргэнч тэр аж ахуйн байгуулагч тэр дээрэс нь гайлын улсын байцаагч тэр аль нь үйлдэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа дотоодын хяналтын зорилгоор ашиглаж байна. Хоёрдугаар тухайн улсын хилээр нэвтэрж байгаа бараатай холбоотой аливаа нэгэн эрсдэл байвал тэр эрсдэл зөрчлийг баталгаажуулах зорилгоор ашиглаж байгаа гэж ингэж ойлгож байна. Энэ камерын бичлэгийг бол бид нэр гагцгүй гайлын зорилгоор хууль хэрэгжүүлэх зорилгоор ашиглана. Харин ямар нэгэн байдлаар иргэн аж ахуйн байгууллагатай холбоотой энэ камерын бичлэгийг бусад тараахгүй байх, задруулахгүй байх энэ үүргээ гайлын байгууллага дотоодоо чандлан хэрэгжүүлнэ гэж ингэж ойлгож байна. За магадгүй гайлын ярилцаанд оролцож байгаа иргэн аж ахуйн байгууллага гайлын ярилцаанд оролцохдоо танаас хэн нэг итгээдүүд хууль бус одоо авилга, шаарамж, шаардах эсвэл хууль бус шаардлага тавих энэ нөхцөл байдал дээр камер дээр бүгд бичигдэж байгаа учраас та үүн дээр танаа зовхгүй болно. Харин та өөрөө иргэнийхээ хувьд
хууль тогтоомжоо биелүүлэхгүй тохиолдолд энэ ингэрийн камер дээр тэр мэдээлэл бүрэн авагдаж байгаа гэж ингэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр иргэд маань одоо галийн харилцаанд оролцохдоо тэгээ заавалжгүй одоо зуучлагч байгууллагуудаар дамжих шаардлагатай байдгүй. Энэ тал дээр ер нь та ямар байр суурьтай байгаа вэ? За Монгол Улсын зөвшөөрлийн тухай хууль гэж байна. За энэ зөвшөөрлийн тухай хууль хэрэгжээд явж байгаа. Гаалийн зуучлагч байгууллагын зөвшөөрлийг зөвшөөрлийн тухай хуулиараа санхүү эдийн засгийн асуудал хариуцсан төрийн сархины төв байгууллага олгодог. Харин тэр зуучлагч байгууллагын үйл ажиллагаанд гаалийн зорилгоор хяналт тавьдаг байгууллага нь гаалийн байгууллага байдаг. За үндсэндээ гаалийн зуучлагч гэдэг маань маш энгийн ойлголтоор хэлэх юм бол хилийн чандаас бараа бүтээгдэхүүн худалдаж авсан иргэн аж ахуйн байгууллага Монгол улсын хилээр бараа нэвтрүүлэхэд эсвэл хилийн чандад гаргахад өөрөө гаалийн харилцаанд оролцоход мэдлэг ур чадвар нь дутах, өөрөө аливаа зөрчилд холбогдчих ямар нэгэн эрсдэл байна гэж үзэх юм бол өөрийгөө төлөөлүүлээд гаалийн зуучлагч байгууллагаар дамжина л гэсэн үг. Гэхдээ энэ бол сайн дураар хэрэгжиж байна. Та иргэн өнөөдөр эсвэл аж ахуйн байгууллага маань гаалийн зуучлагч байгууллагыг сонгоод үйлчлүүлэх гэвэл тухайн байгууллагын өөрийнхөө сонголтын асуудал. Зуучлагч байгууллагыг сонгохгүй бид нар өөрсдөө гаалийн харилцаанд оролцоод үүсэн гарах хариуцлага үүргээ бид нар өөрсдөө хариуцаж явъя гэх юм бол танай байгууллагын өөрийнх нь эрхийн асуудал. Тэгэхээр тэр бид нар яг энэ боломжийг олгож өгөөд гайлцыг хэмээн нээж өгсөн байж байгаа. За иргэд та бүхэн миний энэ мэдээллийг авч байгаа бол яг одоо интернет ороод гайлцыг хэмээнийг хандаад үзээрэй. За гайлцыг хэмээнийг хандахаар зэрэг за та иргэн үү аж ахуйн байгууллага уу та өөрөө зуучлагч байгууллагаар дамжихгүйгээр гаалийн харилцаанд оролцох боломжийг нээж өгсөн ийм платформ гэж ингэж ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр зэрэг яг энэ шинжлэгдсэн журман дээр болохоор зэрэг аж ахуйн байгууллага зуучлагч байгууллагаар дамжихгүйгээр өөрөө өөрийнхөө барааг гэрээсээ албан ажилласаа эсвэл өөр дурын орон зайнаасаа гайлцыг хэмээн платформоор хандаад гаалийн байгууллага өөрөө бараагаа мэдүүлээд ингээд гаалийн харилцаанд шууд оролцох боломжтой. За илүү олон нэр төрлийн бараа улсын хилээр нэвтэрж байгаа, илүү их нарийн бүтэц чанартай бараа нэвтэрж байгаа, нарийн мэрэгжил шаардж байгаа энэ бараа байна. Би өөрөө эрсдэлд ормооргүй байна. Үүрэг хариуцлагаа хумдарлаад би зөрчил гаргахгүй тулд гаалийн зуучлагч байгууллагаар дамжия гэх юм бол энэ бол таны сонголт гэдгийг би түрүү хэллээ тийм үү. Тэгэхээр энэ шийдэгсэн журам дээр бол аж ахуйн байгууллага маань та гайлцыг хэмээн платформоор дамжаад өөрөө гаалийн харилцаанд оролцоод өөрөө бүх бараагаа мэдүүлээд ингээд гаалийн бүрдүүлэлт үйл ажиллагааг дуусгах боломжийг бүрэн хангаад өгсөн байна. Ингэснээрээ таны цаг хугацаа, зардал, мөнгийг энэ платформ маань шууд хэмнэх ийм зорилготой. За тэгэхээр энэ шинжлэгдсэн журман дээрээ одоо амьд мал, мах, одоо ургамал, тэдгээрийн гаралтай түүхий идэх мэтчлээ одоо хүний эрүүл мэндэд аюулгүй байдалд шууд нөлөөлж одоо болох үз энэ бараа бүтээгдэхүүний хяналтыг яаж хэрэгжүүлэхээр зааж өгсөн байгаа вэ? За энэ бол маш чухал асуудал. За улсын хилээр ерөнхийдөө ингээд ангилж үзэх юм бол хоёр төрлийн бараа нэвтэрдэг. Нэг төрлийн бараа нь өргөн хэрэглээний бараа. Өөрөөр нь ахуйн бараа гэсэн үг байхгүй тий. За энэ бол ямар нэгэн байдлаар үйл ажиллагаандаа хүн ингээд амьдралдаа хэрэгжүүлж явхад эрсд очрохгүй байж болохоор бараа гэсэн үг байхгүй юу? За одоо сандал ширээ байдаг ч юм уу тий. Таны өмсөж явах гутал хувцас байдаг ч юм уу. Гэтэл шууд хүний эрүүл мэндэд удмын санд аюулгүй байдалд нөлөөлдөг бараа гэж байдаг. Энэ бараа маань өөрөө амьтан ургамлын гаралтай дахин боловсруулалт шаарддаг түүхий дээр байж байгаа бараа бүтээгдэхүүнүүд. За мөн үүн дээр химийн бүх төрлийн бодисууд, за амьтан ургамлын гаралтай түүхий бүтээгдэхүүнүүд, за мөн эмийн зүйлс гэх мэтчлэн ийм нарийн технологи шаарддаг хорио цэрт хамрах бараа гэж байна. Ийм хорио цэртэй холбоотой бараан дээр хяналт тавих үйл ажиллагааг мөн энэ зохицуулаар энэ журмаар зохицуулж өгсөн байж байгаа. Тэгэхээр зэрэг энэ бид бүхний эрүүл мэндэд мөн энэ мэдээллийг авч байгаа иргэн таны үр хүүхдэд чинь танд өөрт чинь шууд нөлөөлөх үз барааны хяналтыг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг зохицуултыг энэ журам дээр зааж өгсөн байж байгаа. Хэдийгээр амьтан ургамал тэдгэрийн гаралтай түүхийд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цэрийн хэн шалгалтын тухай хууль байгаа боловч энэ хуультай зэрэгцээд зарим зохицуултыг энэ журмаар бас зааж өгсөн байна. Өөрөөр хэлбэл улсын хилээр ялангуяа орж ирж байгаа барааны хувьд болохоор зэрэг амьд мал орж ирдэг ч юм уу. Эсвэл амьд малын үр төл орж ирэх. Эсвэл ургамлын гаралтай бүтээгдэхүүнд орж ирж байгаа тохиолдолд хилийн бомбын бүсэд юуны өмнө урьдчилсан үйлчлэгийг хийнэ. Өөрөөр хэлбэл энэ урьдчилсан үйлчлэгийг хийгээд тухайн ургамлын гаралтай бүтээгдэхүүн одоо тухайн хүнсний бараа бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, цагаан будаа, бүх төрлийн будаа гэх мэт ийм бараа бүтээгдэхүүн ороод ирэхэд энэ бараа бүтээгдэхүүнд нь гадаад хортон шавж байна уугүй юу? Энэ бараа бүтээгдэхүүн улсын хилээр орох үед нь сав баглаа буудлын горим алдагдчих. Тухайн
тухайн бараа бүтээгдэхүүн тээврийн хэрэгслээр тээвэрлэгдээд ороод ирдэг бол тусгай зориултын тээврийн хэрэгслээр орж ирж өг. Тодорхой хөргүүртэй тодорхой орчин тээвэрлэгдэж орж ирдэг бол хөргүүрийн орчин алдагдчих гэх мэтчлэн тээвэрлэлтийн буюу хадгалтын сабаглаа бодлын зөрчил эрсдэл байна уу гэдэг дээр урьдчилсан үйлчлэг хийн. За мал амьтан түүний үр хөврөл орж ирж байгаа. Мал амьтан түүний үр төлөв орж ирж байгаа тохиолдолд мөн хөлийн бүсийн тусгаалсан бүсэд мал амьтны эрүүл ухаан анхдагч үйлчлэгийг хийн. За ингээд анхдагч үйлчлэгийг хийж дуусны дагав анхдагч үйлчлэгээр аливаа эрсдэл илрээгүй тохиолдолд одоо жинхэнэ гайлын хяналт бүрдүүлэлт үйл ажиллагаа хэрэгжиж явна. Хэрвээ анхдагч үйлчлэгээр гадаад хордон шавж илрэх эсвэл сав баглаа буудлын тээвэрлэлтийн аюулгүй байдлын нөхцөлд хангагддаг бол түүнийг шууд хөлийн чанд руу буцааж гаргах эсвэл устгах гэсэн ийм үйл ажиллагааны зохицуултад тусгаж өгсөн байж байгаа. Энэ анхдагч үйлчлэг маань хамгийн чухал үйлчлэг байдаг. Энэ анхдагч үйлчлэгийг хуулийн дагуу энэ журмын дагуу бүрэн хэрэгжүүлж дуусаад эрсдэлгүй, аюулгүй байх анхаарчны үйлчлэг шаардлага хангаж байгаа тохиолдолд гайлын бүрдүүлэлт хийгдээд эзэндээ олохтой холбоотой дараагийн шатны хуулийн дагуу үйл ажиллагаа явагдана. Ер нь бол хялбарчилж болдгоо хяналт гэж давхар байгаа. Бид нар аль хоор үйл ажиллагааг захимжуулж байна, аль хоор үйл ажиллагааг хялбарчилж байна, хөнгөвчилж байна. Гэхдээ үндэсний аюулгүй байдал нөлөөлөх, эрүүл мэндийн аюулгүй байдал, удмын сангийн аюулгүй байдал нөлөөлөх хүч ийм сайн нэр дурлагдсан барааны хяналтыг бол анхдагч үйлчлэг, явцын дундын үйлчлэг, наривчсан лабораторийн магадлан шилжээний үйлчлэгийг зайлшгүй хэрэгжүүлж иж энэ журмын хүрээнд ус илээр нэвтрүүлнэ. Тийм учраас би ярианыхыг нь нэг талдаа хяналт, за нөгөө талдаа худалдаа хөнгөвчлөх хялбарчлах гэсэн харилцан уялдаа бүхий дэнсэн дээр энэ журам маань зохицуулагдаж яваа гэж ингэж ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр энэ асуудлыг бас иргэд маань ойлгохгүй нөгөө яриадсэн журмаараа хугацаандаа багтаа шалгаж оруулахгүй байх гэх гомдлыг бас гаргах үе те. Энэ тал дээр та сая бас мэдээлэл өглөө. Нөгөө тал дээр одоо манай албан хаагчид манаас тэгээ хяналтын хэлбэрчлэгээд энэ журмаа хэрэгжүүлэхгүй бас гаргах тийм эрсдэл байгаа юу? За миний энэ өгж байгаа мэдээллийг иргэд аж ахуйн байгууллага хувь хүмүүс авч байгаа. За дээрэс нь манай гайлын ажилтнууд, гайлын албан тушаалтнууд ч гэсэн энэ мэдээллийг сонирхчод сонсож байгаа баг. Ерөнхийдөө энэ журмыг яг уншаад, судлаад үзэхэр зэрэг өмнөх журмыгаа бодвол илүү хялбарчлагдсан, хөнгөвчлөгдсөн, хурдан шуурхай, дистралгүй болсон байгаа. Гэхдээ энэ журмын хажуугаар гайлын тухай хууль, гайлын тариф, гайлын татрын тухай хууль. За дээрэс нь гайлын бүрдүүлэлтийн гормыг хялбарчлах тухай, хялбарчлага уялдуулах тухай Киотогийн конвенц, барааны англи үнэлгээний хэлцээрүүд. За дээрэс нь худалдаа хөнгөвчлөх хэлцээргээд бусад холбоотой хууль, бусад холбоотой Монгол улсын нэгдэж орсон олон улсын гэрээ конвенцүүд тэгээд энэ журмын хүрээнд уялдаа холбоонд нь гайлын байгууллага, гайлын ажилтнууд хяналтаа хэрэгжүүлнэ. Тэгээс дан гагцгүй энэ журмын хүрээнд хяналт хэрэгжүүлнэ гэх юм бол энэ бол одоо хязгаарлагдмал ойлголт чинь. Тийм учраас Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомж, дүрм, журам, стандарт, олон улсын нэгдэж орсон гэрээ хэлцээрүүд энэ журмын хүрээнд хяналт шалгалтаа хэрэгжүүлэх ёстой гэж ойлгох ёстой. Манай гайлын байгууллагын хувьд бол байнгын болон төр ажиллагаатай 45 бомбд гайлын ерөнхий газар буюу түүний харьяа 19 гайлын газар хороодод ажиллаж байгаа нийт 2200 гайлын улсын байцаагч буюу төрийн засгийн албан хаагч нарт энэ журмыг хэрхэн яаж дабл стандартгүйгээр дангаар нь ойлгож шууд хэрэгжүүлэх вэ гэдэг мэдээлэл, сургалт, арга зүй, мэргэжлийн удирдлага очсон байж байгаа. Одоо энэ журмыг хэрэгжүүлж явж байгаа. Дахин нэмж хэлэх зүйл байна. Энэ журмыг хэрэгжүүлэхгүй байх. Хэрэгжүүлэх явцдаа алдаа дутагдал гаргах. Энэ журмыг бариад аж ахуйн байгууллагуудад үйлчлэхдээ хүнд суртал гаргах, авилга албан тушаалын эрх мэдлээ уруулан ашиглах, авилга албан тушаал авахар санаахах. Зан хууль бус шаардлага тавих. Энэ журмыг хэрэгжүүлэхгүй байхтай холбоотой аливаа зөрчил гомдол гарсан тохиолдолд энэ зөрчил гомдол нь тогтоогдвол шууд гайлын ажилтнанд хариуцлага тооцох бүрэн үндэслэл болж байгаа. Тэгэхээр энэ журам маань өөрөө нэгдүгээрт гайлын улсын байцаагчдыг хариуцлагажуулж байгаа, хоёрдугаарт нөгөө талдаа гайлын хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хялбарчилж байгаа гэж бас ингэж ойлгож байна. За баярлалаа. Энэ удаагийн дугаараар гайлын хэлээр нэвтрүүлэх бараа тээврийн хэрэгсэлд гайлын хяналт авах нийтлэг журам, за түүний онцлог өөрчлөлтүүдийн талаар ярилцлаа. Та бүхэн журамтай холбоотой мэдээллийг дор гарч байгаа хаягуудаас авах боломжтой. За мөн журамтай холбоотой санал хүсэл тавил гайлын лавлах 181281 дугаард хандаарай. Гайлын ерөнхий газар